Тэгээд тэр тоглолтыг дуусгасан ба. Тэгээд анхандаа л тиймэрхүү юм бол жоох эвгүй л юм лээ. Яг л мега бол яг мегмар сүрэн дэг амархан эвсэл эвдүүс болсон л та. Бас хүний одоо бие бэлтрийн онцлог одоо янз бүр. Эвсэл эвдүү суух, хүч тэнхээ орох, одоо техник ур чадвар суух, тухайн одоо хүний байгалаас заяасан бие ерөнхий хөгжил, бие одоо физиологийн онцлогтой холбогдоод янз бүр байдаг л да. Бүр жил одоо юм зааж өгөөд сурдаггүй хүн байгаа шүү дээ. Жил ерөөс эвсэл суухгүй жоод гинт эвсэл суугаад ингээд явчихдаг хүн байгаа. Тэгээ мегмар сүрэнгийн зүгээр юу бол амархан эвсэл эвдүү сууж гисэн. Хүн одоо юу гэдгийг нэг жил хийж эвсэл эвдүү бие ерөнхий хөгжил олгох юм л одоо онол арга зүйтэй шүү дээ. Гэхдээ мегмар сүрэн маань маш богино хугацаанд эвсэл эвдүү сууд тэр кикбоксд байх хэвээр техник ур чадваруудыг хурдан сурсан. За бид нэр 2008 онд Таиланд руу 3 сарын бэлтгэлд хамрагдсан. Манай холбоо зохион байгуулад тэгээд бид нэр тэнд хэд хэдэн мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож байсан. Хятадынхантай гар зөрүүлж байсан. Тэгээд би чинь Япон энтергээд нилээд орны тамирчтай гар зөрж байсан. Тэгэд яг Азийн наадамд гэвэл анх удаа оролцож байсан 2009 онд. Тэгээд тэнд оролцоод ер нь бол жоохон хүндрэлтэй л эсэл та. Яг Вьетнамын тамирчин нь болохоор өөрийнх нь нутагтаар болж байгаа. Тэгээд би яг медалийн төлөө Вьетнамтай таарсан. Тэгээд Вьетнамын тамирчин нь болохоор өөрийн нутагтаар байгаа болохоор балиашгууд маш ихтэй. Тэгээд би өөрөө бол яг илүү тоглож байгаа мэдээд тэгээд ялцсан гэж бодсон л та болно. Тэгээд багштайгаа баярлалаа амар далбаа малбаага байрал рингэн дээр гарал баярлжсэн чинь Түүтүү ван гээ 2-1-ээр би хожигдсон. Тэгэл яг жоохон сэтгэлээр жоохон ясалтай. Гэтэ манай багш маань тэр үед надад сэтгэлээ амар дэм өгсөн. Энэ бол юу жишээ дараагийн тэмцээнүүд зөндөө байгаа. Ер нь бол тамирчин заавал хожихтой биш нэг ялагдлаасаа илүү их юм сурдаг л та гэж би боддог. 1976 оны Олимпийн наадам Австрийн Инсбург хотод явагдаж байсан. Энэ Олимпийн наадамд Монголын баг тамирчид анх удаага тоосоо өргөж байсан төвхтэй. Монголын төрийн далбаа Олимпийн наадмын тэнгэрт анхлан мандаж, тэр Олимпиад манайхан хөлс хүчээ туслуулан өрсөлдөж байсан цэнгэлтгэд 2010 оны кикбоксийн дэлхийн цомын тэмцээн явагдсанад боксчдод улам илүү урам зориг өгч, тэд энэ тэмцээнээс 2 жинд аврагын алтан медаль зүүжээ. Мегмар сүрэн кикбоксийн дэлхийн цомын авраг шалгуулах тэмцээний 54 кг тулалдаж, финалийн тулаанд мэргэжлийн кикбоксийн алдартай тулаанд Шведийн Албаог ялж, аврагын алтан медалийн төлөө Польшийн боксчин Рафаэльсийг булган авснаар авраг болсон юм. Ийхүү манай улсад 8 жил тасраад байсан дэлхийн цомын аврагын алтан медалийг тэрээр их орондоо авчирч чадсан юм. Ингэснээр Монголын төрийн дуулал Европын тэнгэр дор хоёронтой ихшиглэж, кикбоксing спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. Манай улс 2010 онд дэлхийн цомын 2 аварга үлгийдэн авлаа. Кика буюу кикбоксing спортын бусдаас ялгарх гол онцлог бол өшгөлдөг спортын өрсөлдөө юм. Өрсөлдөгчөө хөлөөрөө өшгөлн нам унгаж, хүнд цогцолтонд оруулсан тамирчинд шүүгчийн зүгээс техникийн код буюу хүч техникийн үнэлгээ өгснөөр ялагч тодордог. Манай улсын хувьд энэ спорт 1990 оноос хойш өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр хөгжсөөр байна. Монголын кикбоксing тулааны спортын холбоонд иргэдээ 2007 онд үндэсний шигшээ баг байгуулан ажилласаар иржээ. Тэгэхээр шигшээ тулаанд бол үнэхээр мэргэжлийн том тамирчинтай таарсан Шведийн. За тэгээд одоо энэ монголчууд сайн мэдэх байх нэг Канег гэж энэ англи мэргэжлийн одоо их том англи л да. Одоо том шоу бизнес болж хөгжиж байна. Мэдээж тэр тамирчныг яг ялна л гэж гарсан юм чинь зохион унаачлаар чинь яг цагаас төрүүлээ зохион унаачлаар дотроо маш их баярлна. Тэгэд би сая болохоор нэг дэлхийн цомд Польшийн тамирчныг эхний раунд нь хүн цохилтонд оруулсан. Гэтэ тэр тамирч маш төвчээртэй бүтэн тоглож дуусгасан. Гэтэ яг тиймэрхүү үед бол маш их баярлалаа л да. Тэр шведүүдийн одоо тактикыг хатуу байхгүй юу? Суурь явж байгаа маш хүчтэй зогтдог. Тэр яг онох юм бол ерөөсөл ингээл хүнд байдалд оруулдаг. Тэгэхээр тэрний эсрэг ухаалаг тактик боловсруулсан. Хөл дээр ажиллах, нөгөө хүний одоо зайд орохгүй байх. Дөрвөж ажиллахаас өмнө ажиллачаа зүхтаагаад байх, оногдохгүй байх. Яг тэр тактикаараа тоглосон. Маш сайн тоглосон мегмар сүр маань. Би анх тэгээд ер нь л бие хамгаалалт сурах гэж орж ирсэн л те. Тэгээд дараа нь чинь өөрөө маш их том спорт.
Тэгээд намайг өөрийг хүмүүжүүлээд тэгээд маш төвчээртэй тэгээд өөрийгөө ялж тэл. Тэгээд хамгийн гол нь рингэн дээр гараад зодтолтохлоор энэ бол надад маш гоё байсан. Анхны тэмцээнд ороод ер нь тэрнээс хойш би ер нь бол кикбокс болно гэж сонгосон. Маш гоё байсан. Тийм болохоор сонгосон. Тэгээ эндээс бас хэлэхэд энэ кикбокс бол дан ганц хүний бие бэлдрийг хөгжүүлэх биш бас оюун санааг цэнгэлж идэг. Оюун санааны хувьд бас өндөр хожигдсон харагдаж байгаа юм л да. Маш ухаан сийлж, тэрийг хооронд зөв шийдвэр гаргаж, тактикийн маш сайхан олон одоо төрлийн хувилбар зохиол давталгааны ингэж хоцсон. За би рингэн дээр гэхлээр ер нь бол би нэг хүчээр дамгаж тоглолтгүй л дээ. Тэгээд хүчтэй хүнтэй бол дандаа ер нь бол 2 номероор ажиж дандаа хутуулсан хойшоо ухарч жагаад хутуулсан тиймэрхүү тоглолтыг хэрэгэлдэг. Тэгээд рингэн дээр гэхлээр яг ямар нэгэн бодох заавал шаардлага энэ тамирчныг ямар лаг вэ хүчтэй вэ гэж ерөөсө бодсон хэрэггүй байдаг. Мегмар Сүрэнгийн хувьд бол одоо юу гэдгийг яг дайсантайгаа тулалдах үед асар хэрүүн байж чаддаг. Тэр хүнд ерөөсө дарамтлуулдаг. Тэр хүнийг харин дарамталж сэтгэл зүй хийгээд харцаараа айлгаж, зангаараа айлгаж ингэж хождог. Ийм тамир. Би нэг юу тэ сэрдэт харж ирсэн. Тэгвэл би зүгээр гараал зүгээр алаа хийчихэл гэсэн зорилготой зодтолсон. Тэгээд улаар зодтолтчоод би ер нь өөрөө маш оногдож хожигдсон. Тэгээд тэрнээс хойш би ухаарад ер нь бол рингэн дээр ямар ч тийм зүгээр л өрсөлдөгчийнхөө яг ямар үйлдэлийг чинь гэдгийг л харах хэрэгтэй. Тэрнээс ямар нэг хүчтэй, хурдтай хин гэдэг нь ерөөсөө хамаагүй. Гол нь л толгоогоо сайн ажилуулж тоглох хэрэгтэй гэж байна. Өнгөн жингийн тамирч ямар байх хэвээр гэвэл маш хурдтай байх хэвээр. Мегмар Сүмэн маш хурдтай. Ойгүй их хурдтай. Тэрийг гаргаж чаддаг. Хүний хурд бол биедээ биш, толгойдоо байдаг гэдгийг их ойлгож ингэж ажилдаг. Ийм одоо онцлогтой тамирчин да. Кикбокс дулааны Мишель Дв клубын багш Алтан Бүрүү олон гарын шавьтай. Тэрээр өөрөө энэ спортоор 1986 оноос хичээлж эхэлсэн гэдэг. 1990-ад оноос өмнө хүл гартай зодолддог ийм спорт манай улсад хаалттай байж харин цаг үе өөрчлөгдөж тулааны спорт хөгжих нөхцөл бололцоо бүрдснээр Алтан Бүрүү багш кикбоксing спортыг өөрийн оронд хөгжүүлэхээр хичээж зүтгэж явна. Жилийн 4 улирал болгон цугларалт зохион байгуулж, шавнараа бэлтгэл сургуультанд тогтмол хамруулдаг. 2007 онд хандгаатад ээлжид цугларалтаа зохион байгуулж, 2008, 2009 онд Тайландад баг хамт олноороо бэлтгэл сургуульт хийснээр энэ нь шав нарт нь ач холбогдол үр дүнгээ өгчээ. Мегмар Сүрэнгийн хувьд тулааны ур чадвар нь тэрл үеэс маш их сайжирсан байна. Тамирчин хүн бэлтгэл сургуульт хийж, тэмцээн уралдаанд оролцохоос гадна амьдрал сургадаг тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон кикбокс буюу тулаан нь өөрмөц онцлогтой спорт. Бие дааж шинийг эрэлхийлж өөрийн хүсэл зорилгоор олж авсан эрдэм бол юутаач харьцуулшгүй эрхэм хэмээн эрс шийдэмгий ярих Алтан Бүрүү багшийн шавнаар ийм л амьдралд ойрхон арга барилаар хүмүүжиж, амжилт ялалтын төлөө хамтдаа зорж тэмүүлж яваа нь бахархмаар санагдлаа. Багшийн зүгээс ерөөсөө нэг бодож явдаг юм бол чамд бол одоо хүч бий, хурд бий. За ганцхан одоо дутагдж байгаа зүйл бол айвуу тайвуу уужуу сайхан байх. Манай хүн чинь бол хурцтай ерөөсө гараал ерөөсө ингээд хурц яадаг. За тэр нь яг зүгээр амьдрал бас нэг нөлөөлөх бий гэж санаа зовдгийн одоо би шиг олон цаг өнгөрөөсөн байж тээ. Их хурц ширүүн огцом яг дэрийг одоо рингэн дээр гаргадаг л да гараад л одоо огцом дэсэрдэг огцом одоо дайрдаг одоо маш огцом. Магадгүй амьдралд ийм огцом юм бас хаяа бас хэрэг болохгүй байдаг тий. Амьдралд бол арай уужуу тайван ингэж хандаж ингэж анхаарч яваасаа л гэж бодож захий да. Ирэх бүх тэмцээнүүдээр нь оролцох тэмцээнүүдтэй дайжгүй сайхан амжилттай оролцохыг бодож байна да. Тэгээд бас дэлхийн аврагыг хүсэж байна.